Бүрэн эрхт эрхчлөөт ардсан Монгол улсын ард иргэдээ элэг нэгт Монгол ахын дүүсэ. Та бүхэндээ ажлын нэрж буй шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Солигдох энэхүү торгон мөчид айл өрх бүр баяр баясгалаар хөтлөгдөж, алдраа бяцхан үрсийн инээ төр цангинаж, халуун амбул хайртай бүхэнтэйгээ хамтдаа баярлж байгаа Монголын нийт ард түмэнд шинэ жилийн баярын мэндийг дахин өргөн дэвшүүлье. Даян дэлхийд амар амгалан тогтож, даяар Монгол түмэн минь итгэл дүүрэн, сэтгэл тэнүүн, үүлэс ариун, цог хямар төгс сайхан байхын өлзийтэй сайхан ёроолыг өргөн дэвшүүлье. Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол улс мандан бодрох болтугай. Сайн байцгаана уу? Миний Монголын ард түмэн. Аливаа улс орны үндсэн дээд эрх төрийн хуулиан бодлож улс орноо дэлхийг тунгалан зарлах нь зүүн хэрэг билээ. Тиймэн учраас дэлхийгээр дархан суугаа монголчууд тэр тусмаа Америкийн нэгдсэн улсад амьдарж байгаа бүр цаашлаад хэлбэл Стерлинг хотод амьдарж байгаа нийт MJ нарын гүгчтэй та бүхэндээ шинэ оны шинэ өдрийн энэ сайхан оройн баярын мэндийг хүргье. Хөлн хөнгөн хүч ихтэй өдөр болгон бэлтгэлтэй өксөж уруудаж гүгтэн үр зүрхэндээ Монголон дэж дэлхийн олон марафонд дэгдэн харайж гүгтэн доор хэдэн үгийг ерөнхийлөгч миний бие захий гэж бодлоо. Нэгэнт гараанаас эхэлсэн бол хэн нэгнээс тусламж гуйгаад хэрэггүй. Хэтэрхий хоол хүнс бодож бас болохгүй. Тэр тусмаа цөөвөн, бууз, пицца гэх мэтийн зүйлүүдийг ерөөсөө бодож болохгүй гэдгийг анхааруулъя. Бас бурханд залбирч хэн нэгэн туслаач гэж залбирх гуйхыг бас та хүсэж хэрэггүй. Өөрийнхөө чадал, хүлийнхээ хүчээр та барайндан орох ёстой гэдгийг би энэ ташрам дурдан хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Ингээд эрхэм хүндэт сайхан гүгч та бүхэндээ ерөнхийлөгч миний би тэртээ 91 онд анх газрын тос гарч ирэхэд дээлийнхаа гингэрийг мялаачгаад тэр ороо би нэгэн марафонд гүгтэн нэгэн шүлгийг тэрэлснээ та бүхэндээ уншиж үзүүлье гэж бодож байна. Зуузаа холбон гараанаас гарахтаа би тун чамархан гэж сонссон доо. Замын дундаас хөлмөн суугаад ирэхэд таазан хайлан гонхож гүөх бүсгүйг ширцээр дагж шишиг гүйсэндээ хөөрхий. Шүдэн зууч барайндан орно гэж шүрмсэн татал харээсандаа би гизгэн хайлан өмнө нь харайхаа гойхон бүсгүйг дагаад анхны марафон амжилттай тэр жил гүйсэн билээ. Амьдралын бүхэл зүйлд биднийг чирж явдаг агуу Монголын хүчирхэг бүсгүйчүүд та нар шүү. Олон аавын хөвгүүдэд нэг л зүйлийг захиж яваа. Аятаахан бүсгүй ардан дагаад ширтээд гүйвэл амархандаа амархан анхны марафон гэж нийт ирчүүдэн захий та бүхэн улам их амжилтыг гаргаарай. Ирэх 26 онд бүгдээрэнд чинь амьдралд чинь аз жаргал сайн сайхан бүхнийг Монгол улсынхаа энэ сайхан төрийн ордноос мэдчлэн хүргэж байна. Баярлалаа. Миний Монголын ард иргэдээ миний Монголын ард түмнийг төлөөлөн Америкийн нэгдсэн улсад суугаа MJ нарын хамт олон та бүхэндээ энэ оны мэндийг дэвшүүлж байна. Миний би Монгол төрийн албанд олон жил ажиллаж би өөрийгөө Монгол төрийн итгэл найдварыг хүлээсэн хүн гэж боддог юм аа. Тэрч утгаараа MJ нарын хамт олноос намайг шинэ оны мэндчилгээ дэвшүүлж өгөөс хэмээн хүсэл дэрүүлсэнийг би хүлээн авсан юм аа. Та бүхэндээ 2026 оны шинэ оны мэндийг
хүргэж байна. Сүүлийн үед шинжлэх ухаан технологийн хөгжил хөгжсөнтэй холбогдож ард иргэд ухаалаг, машин ухаалаг, гар утас ухаалаг хэрэглээ их орж ирсэн байна. Гэвч сайнны хажуугаар саргагч ухаалаг хэрэглээтэй мөртлөө өөрсдөө ухаалаг бос хүмүүс олж ирснийг хэлэхэд илүү үс бос үзээ. MJ-ийн зарим хүмүүс ч гэсэн ухаалаг хэрэглээтэй мөртлөө ухаалаг бус байгааг энд ажлын хэлье. Надад ч бас өөрхөн албан байгууллагаас бэлгийн замаар ирсэн хэдэн iPhone 17 биш үү? Мөн сүүлийн үед MJ-ийн хамт олон гүүхийн хажуугаар дугуйн спортоор их хичээлдэг болжээ. Дугуйн спортоор хичээлдэг сайн боловч гүйлтийн спортоо орхигдуулах муу савтал байгаа гэдгийг би бас хэлье. Та бүхэн айтаахан л байна шүү. Давраад байгаа. Давайте жить дружно. Анхаарал тавьсан баярлалаа. Эрхэм хүндэт MJ Runners клубын гүгч та бүхэндээ энэ үеийн гэрээ амгалан айлтгая. MJ Runners клубыг би эртнээс мэдэн л дээ. Миний best friend Зодхон надтай таарад best president та үргэлж гүйж байгаа ч гэдэг надад санал тавьдгийн. Би төрийн ажилтаа учраас сайн өдөр болгон гүйж амжихгүй байна л да. Ер нь бол тэгээд сүүлийн үед Зодхон найз маань MJ Runners-ийн шинэ жилийн үйл ажиллагаанд ирж оролцооч гэж урьсан байгаа юм. Ёолконд очихдаа би бол утлаан таслаад зангиагаа зүгээд ирэх ёстой байгаамаа. Тэгээ ер нь бол MJ Runners гүгчдийн энэ тэнд гүйж байгаа марафон гүйтийг би харддаг л да. Даанч завгүй учраас зураг авахж амждаг юм аа. За тэгээд ирж байгаа 2026 онд нийт гүгч та бүхэндээ улам их амжилт хүсэж олон гүйлтийн марафоны ард амжилттай гараасаа гэж хүсэн өрөөж байна. Уг нь бол би ирчүүдэн зориулж дэвж үзүүлдэг юм багам. Даанчинд энэ удаад дэвх боломжгүй байна. Та бүхэн тэгээд шинэ жилээ сайхан тэмдэглээрэй. Шинэ оны мэд хүргье.